Контентын маань гол зорилго гэх юм бол өсвөр үеийнхэн хүнд одоо мэрэгжил сонголтын тал дээр багаж гэсэн мэдлэг өгөх юм зорилготой. Тийм учраас бас дөнгөж одоо мэрэгчлэрээ сургуулаа төгсөөд ажиллаад удаагүй байгаа, ажиллах гэж одоо зорж байгаа залуучууд манай контентын одоо гол зочид байх болно. Хоёулаа яриагаа бас шууд одоо эхний асуултанд орж эхлэе. Соёл урлагийн их сургуульд 4 жил бүжигчний мэргэжлээр сурч төгссөн гэсэн үг тийм. Ерөнхийдөө одоо 4 жилийн хугацаанд бүжигчний ангид суралцахад ямар одоо хичээлүүд түлхүү ордог вэ? Одоо мэдээж нөгөө нэг урлагийн сургуулиудад мэргэжлийн суурь хичээлүүд орохоос гадна бас ерөнхий эрдэнэ хичээлүүд бас хамт ороод явдаг штэ. Тэгэхээр хүмүүс болохоор одоо тэр талаар төдийлөн мэдгүй зөвхөн одоо ингээд бүжгийн хичээлүүдийг л дан ордог гэж ойлгодог. Гэтэл л одоо ингээд урлагийн сургуулиуд бас урлагийн өөр талын мэдлэг өгөх хичээлүүдийг бас нэлээдгүй ордог гэж сонссон. Тэгэхээр энэ талаар бас үзэж байгаа өсвөр насныханд одоо тодорхой тэр 4 жилийн хөтөлбөрийн талаар бас танилцуулаач. Үнэндээ яг соёл урлагийн сургуулийн бүжгийн урлагийн сургууль нь болохоор дотроо 3 өөр анги чиглэлээр сургалтын явуулдаг. Тэгээд энэ нь болохоор бүжигчин, бүжгийн багш, бүжиг найруулга дэглэж гэсэн 3 ангид ингээд хичээлээ ордог байгаа. Тэгээд миний хувьд болохоор бүжиг найруулгын ангийг төгссөн. Энэ 3 нь юугаар ялгаатай гэхээр уус нэрнээсээ ойлгомжтой байгаа. Тэгээд нэмэлт хичээлүүд гэх юм бол хөгжмийн хичээлүүд их ордог. Одоо нот, хай сонс, хайны задаргаа, том зохиолууд дээр хэрхэн ажиллах уу? Мэдээж бүжиг гэдэг бол хөгжим гэдэг утга. Зайлшгүй холбоотой болохоор ерөнхий эрдмийн хичээлүүдийн хувьд одоо ерөнхий эрдмийн хичээлүүдийн хувьд бол тийм бас яг бүжгийн бүтээлүүдийн түүх, хаана хэдэн онд яаж үүссэн, мэдээж өөрсдөө хийдэг суралцдаг зүйлийн үг түүхийг суралцдаг ерөнхий мэдлэгийн хичээлээр. Ерөнхийдөө одоо ерөнхий эрдмийн хичээлүүдийн мэдлэг одоо ингээд 100-аас хувилах юм бол яг хэдэн яг мэрэгжлийн одоо энэ хичээлүүд яг хувилах юм бол ер нь хэд байдаг вэ? Эсвэл одоо яг ингээд хэцүүхэн ер нь ороо явдаг уу? Ер нь бол 60-40 тэл. Зарим мэрэгчлүүдийн хувьд болохоор одоо 1-р курсээсээ 4-р курс хүртлээр одоо нэлээд нэг юм хичээл нь ингээд ихсээд явдаг штэ. Зарим сургуулиуд болохоор 1-2 дугаар курст нөгөө суурь хичээлүүд гэдэг утгаараа нэлээд завгүй шахуу хичээл ороод одоо 3-р 4-р курст болохоор илүү одоо нөгөө ажлын байрлал төлхөө чиглэсэн ч юм уу те оюутнуудыг нэг юм өөрсдийнх нь одоо нөгөө ажлын байраа бэлдэх боломжийг олгодог юм шиг санагддаг. Энэ тал дээр тийм нөгөө 1-р курс дээр бос сургуулийн ажлыг үндсэн мэрэгчлээч тэр онол ерөнхий эрдмийн хичээлч тэр адилхан үзээд 1-р курсээсээ хэрвээ шалгалт өгөх тэнцэх юм бол найруулагч дэглээч болох ангид ордог. Тэгээд тий 2-р курстээ орохдоо тэгээд 2-р курсээсээ нөгөө нэг чиглэлээрээ илүү тэр тал руугаа илүү төлхөө суралцаад явдаг гэсэн. Одоо тэгэхээр бүжигчний ангид ингээд оронгууд яг нөгөө бүжгийн одоо нэг юм олон төрлүүд байна л да тий одоо нөгөө Монгол бүжиг одоо хүмүүсийн яг элбэг мэддэг нь бол Монгол бүжиг, цэнгэд бүжиг ч юм уу тийм байдаг штэ. Тэгэхээр яг одоо та нарын хичээлд болохоор одоо бүжигчний одоо бүжгийн бүх төрлүүдийг ерөөхдөө заадаг гэсэн үг. Тэгж ойлгосон зөв. Ер нь зөв. Гэхдээ манай соёл урлагийн сургуульд болохоор үндсэн 2 бүжгээ илүү суурь болгодог. Энэ нь болохоор сонгодог бүжиг, тэгээд Монгол ардын бүжиг, уламжлалт бүжиг байна. Тэгээд давхар үндэсний олон ардын бүжиг, тэгээд цэнгэд, орчин үе гэх мэтчлэн бүжгийн мэргэжлийн төрлүүд. Төгсөхдөө бол одоо юу гэдэг бүх төрлийн бүжгээр бүжгэлж чаддаг. Энэ чадварыг эзэмшиж ер нь төгсдөг гэсэн үг зөв. Ер нь бол тийм. Яг бүжгэлж чаддаг гэхээр яг мэргэжлийн төвшөнд очихын тулд жоохон урт хугацааны бэлтгэл сургалт өөртөө ажиллах зүйл шаарддаг. Гэхдээ ер нь бол ордог хичээлүүдээ бүх бүжгийнхаа суурийг мэддэг, үүсэл хөгжлийг мэддэг болсон гарч төгснө гэсэн үг. Бүгдээрээ ингээд яг 4-р курсээ төгсөөд бүгдээрээ яг ийм бүжигчин болоод төгсөж байгаа шүү дээ. Тэнгүүд нөгөө ажлын байран дээр гараад нэг юм нөгөө өөрөөсөө өссөн энэ салбарлуу ингэж явдаг уу? Эсвэл одоо арай илүү одоо би одоо надад Монгол ардын бүжиг илүү зохих юм байна гэж одоо 4 жилийн хугацаанд бодоод тэрүүгээрээ яг явдаг уу? Тэр тал дээр ер нь хүмүүс ямар сонголтууд хийдэг вэ? Хөвчлэн ер нь харж байгаа. Тэгээ ер нь бол янз байдаг л да. Одоо нэг 100-ны одоо 20% нь одоо юу гэдэг одоо энэ төрөлтөө сайн үлцэн орой өмнө энэ төрөлтөө ингээд явдаг. Тэгээд ер нь бол айгүй боломж айгүй өндөр юу тэр нь юу гэхээр
ганц төрлөөр бүжиглдэг хүүхэд байсан ч гэсэн соёл урлагийн их сургууль 4 жилийн хугацаанд суралцаад бусад бүжгийн төрлүүдээ сонирхоод мэдрэмжийг аваад ирэхээрээ яг өөрийнхөө хүсэж байгаа, өөрийнхөө хамгийн их хүсэж байгаа төрлөө олж нийдэг гэх юм уу. Тэгээд цаашлаад төгсөж гараад мэргэжлийн байгууллагачуулахад ажиллах эсвэл өөрийнхөө сонирхолтой бүжгийн төрлийг хөгжүүлэх тэр тал дээр. За тэгэхээр бас та нар мөхчингийн ярианаас бас сонсож байгаа хүсвэр үеийнхэн маань бүжгээр хичээлэх дуртай хүмүүс байх юм бол одоо зөвхөн балетаар сурмаар ч гэдэг ч юм уу те эсвэл одоо зөвхөн ингээ Монгол ардын бүжгээр тагнамаар байдаг ч юм уу иймэрхүү одоо сонирхолтой эсвэл аль бүжиг нь одоо өөрт чинь илүү тохирохоо мэдгүй байх юм бол те мэдээж бас яг мэргэжлийн сургуульд орох юм бол өөрийнхөө бас чиглэл сонирхлыг чадвараа бас одоо нээх тийм боломжтой байх нь шүү дээ. За дараагийн миний асуух одоо хоёр дахь маш чухал асуулт байгаа. Тэгэхээр энэ асуултын хариултыг магадгүй манай цуврал контентыг үзэж байгаа залуучууд, за бараг залуучууд гэлтгүй бүх насныхан үзээсэй гэж би сонсоосоо гэж би хүсэж байна. Яг мэргэжлийн одоо хүнээс нь бас ингээд сонсож байгаа учраас за энэ асуулт юу вэ гэхлээр жигчин болохын тулд цэвэр одоо яг ийм хүсэл мөрөөдөлтэй тэгээ одоо ингээд амар ийм тэмүүлэлтэй хүмүүс байдаг шүү дээ тий. Тэгсэн хэрнээ нэг бүжгийн авьяасгүй, хөдөлгөөний эвсэлгүй, уян хатан чанар багтай. Тэгээ тийм хүмүүс байдаг. Тийм хүмүүс одоо ингээд хөдөлмөрлөө дэвэл энэ бүжгийн энэ эвсэл, мэдрэмж, чадамжийг ингээд өөртөө суулгах боломжтой байдаг юм уу? Эсвэл зөвхөн одоо нөгөө бидний ярьдаг нөгөө унагаан авьяас гэж яриад байдаг шээ. Унагаан авьяастай хүмүүс заавал яг бүжигчин болох ёстой юм болов уу? Энэ тал дээр ер нь чиний үзэл бодол, тэгээ дээр нь бас багш нарын ерөнхийдөө юм үзэл баримтлал ч юм уу зааж сургаж байсан юм ер нь яг ямар тал руугаа байдаг вэ? Ер нь бүжигчин болъё гэж зорж байгаа. Тэгээ бүжиг тайртай дуртай хүмүүст хэлэхэд бол энэ миний бодлоор бол бүжиг авьяас гэж байхгүй. Миний бодлоор авьяас бол зөвхөн хоолой. 99% хөдөлмөр 1% авьяас гэдэг чтэй. Яг 1% авьяас нь магадгүй байгалаас эцэг хийс заасан бидний бие махбод байгаа. Бидэрт адилхан биеийнхаа хөлгаар сонсгол одоо бүх зүйл байгаа. Тийм болохоор чам зөвхөн чиний ярьсан хүсэл мөрөөдөл амир тэмүүл чи бүжигтэй хэрэг хайртай байх хэрэгтэй. Хайртай байх юм бол тодорхой хэмжээний хугацааны дараа сурна. Сурч чаддгүй юм бол огт биш гэж бодож байна. Хүн болгон харилцан адилгүй хүлээн авах чадвараас л жоохон урт удаан хугацааны дараа тий өөр байгаа. Маш тодорхой бас нөгөө хүмүүсийн яг нэг юм гоё хүсэжсэн хариултыг өгсөн байх гэж бодож байна. Баярлалаа. Бас хүмүүс нөгөө ингээл нэг юм хүмүүс нэг дотор айдтай байсан байж магадгүй те. Би ингээд авьяасгүй учраас ерөөсөө л бүжиг бол миний одоо юм хийх ажил биш ч юм уу те. Яг иймэрхүү байсан хүмүүсийн хувьд бол ингээд айгуу гоё юм урам хүчлээ гэж би бол бодож байна энэ хариултан дээр. За манай цуврал контентын маань хамгийн одоо сүүлийн буюу хамгийн чухал асуулт энд байна. Тэгээд энэ контентын маань одоо яг энэ дугаар бол манай контентын анхны дугаар. Тийм учраас би бас энэ нөгөө 3 чухал асуултаа ингээд ойрхон бас ингээд юу яагаад байгаа дурдаад байгаа. Тийм учраас бас та бүхэн бас ойлгоорой гэж хүсэж байна. За ингээд 3 дахь асуулт болохоор яг ингээд залуучууд сургуулаа дөнгөж төгсөөд энэ ажлын нөгөө салбар руугаа ороход өмнө нь одоо тэр салбарт ажиллаж исэн одоо Ахмад үеийнхэн ч юм уу биднийг одоо биднээс илүү нөгөө дээд үеийнхэн маань биднийг салбартаа яаж хүлээж аваасаа гэж юу боддог вэ? Чиний хувьд одоо дэмжлэх ч юм уу, тусалцаа ч юм уу те яг одоо ингээд шинээр хөл тавьж байгаа хүний хувьд. Сургуулаа төгсөөд яг ажлын байран дээр гарахад бол мэдээж хэцүү зүйлүүд байгаа. Тэрний хажуугаар урлагийн хамт олон гэдэг үнээр гоё идэг. Яг тэгж хүлээж аваасаа гэж хүсэх юм бол илүү нөгөө нэг нээлттэй байгаасаа л гэж илүү хүсдэг. Яг ах дүү найз нөхөчиг илүү гоё зааж сургаж зөвлөд мэдээж сурах юм маш их байгаа. Сургуулаа төгсөөд дөнгөж одоо яг сурж эхэлж байгаа гэх юм уу одоо баг эхлээд ах гэж нэрээсээ. Тэгээ ер нь тийм илүү нээлттэй байгаасаа л гэж хүсдэг. За ингээд контентынхаа төгсгөлийн хэсэгт би бас бүжигчин болохыг хүсдэг, мөрөөддөг, зорж байгаа хүмүүст зориулаад мөвчнгөөс бас нэг сонирхолтой асуулт асууя гэж бодож байна. Магадгүй энэ хариулт бас бусад урам өгөх бах, бас гоё санагдах бах гэж бодож байна. Бүжигчин байхын хамгийн том бахархал, хамгийн том давуу тал гэх юм уу? За бүжигчин байхын давуу тал. Нэгдүгээр чи бүжигт үнэхээр хайртай болж амьдралаас авж байгаагүй маш олон гоё мэдрэмжүүдийг авч болно. Бүжгээр дамжуулж хөгжмийн тий гоо сайхны хоёрдугаар чи үргэлж
эрүүл зөв хөдөлгөөнийг хийж байгаа. Хөдөлгөөний тогтмол чи хоёрдугаарт эрүүл байна. Бас тийм тийм. Тэ гуравдугаарт болохоор энэ яг надад өөр тохиолж байсан чи яг бүтэн жилийн турш бэлтгэл хийгээд тайзан дээр ерөөсөө 3 минут хэдийн хэсэг хугацаанд гараад одоо тэгээд үзэгчдээс алга ташлт. Одоо шагнал болгож авах нь л миний хувьд бол хамгийн бүжигчин болсны хамгийн жаргалтай зүйл, харахдаг зүйл, талархдаг зүйл. Энэ үе нөгөө яг сурж явах үед үү эсвэл нөгөө төсний дараах юу? Ер нь бол сурж явах үедээ бас ингээд давхар ингээд уран бүтээлч болоод явах боломжтой. Соёл урлагийн их сургуульд тэр зүйлээр айгүй хүүхдүүдэд илүү боломж олгодог. Хөрөмик контент маань энэ удаагийн дугаарыг хүрээд хүндэлжээ. Тэгээд өнөөдөр маань дугаар бас бүжигчин болох хүсдэг, бүжигчин болох гэж одоо зорьж байгаа. Залуучуудад болон өсвөр үеийнхэнд маш том нэг гоё зөвлөгөө болж чадсан байх гэж найдаж өгч юм дээр зүгээр. Ready for the challenge, the challenge. Let me touch on your body, girl, I know it's soft. And I can't wait to see it with the lights off. So what you say, cause girl, I need that ASAP. Girl, I need that ASAP, ASAP, ASAP. Girl, I need that ASAP.